утсан байгуулт нөгөө эн чинь ямар гоё юм бэ? Нөгөө энэ амар гарах хэрэгцээ шүү дээ. Амар дургуураад байгаа байхгүй юу? Тэгвэл ямар гоё юм бэ? Улаанбаатарын гудамжнаас энэ төлөвч орчиж алах юм уу гэсэн чи өө болно шүү дээ гэдэг. Тэгэхээр нэг тэгэл компаниудаа тайлбарлахаас илүү зүгээр магадгүй жиргээ чинь юм уу тий. Магадгүй тэгээ явцсан дээр. Бизнесийн төлөөлөл явж юм шүү дээ тий. Бизнес салбарт төлж гэдэг. Би хэлдэггүй чадахгүй нэ. Оруулаа яг нэг юм ромын жорлог гэж болдог. Тийм биш. За бүгд нь орой мэнд. Өнөөдрийн улс төрчийн контентын 4-р дугаар эхэлж байна. Тэгээд одоо улс төрийн хүчлийнхний баярт ой тохиож байгаа юм байна. Монгол улс олон намын тогтолцоонд ороод 30 гаруй жилиг үдсэн. За арчилсан хувьсгалын үр дүнд арчилсан шинэ үндсэн хуулиар үүнийгээ тунхаглан зарласан. За үүний үр дүнд одоо үүсгэн байгуулагдсан хүн нам хөтөлбөрийн үндэсний намынхны маань 10 жилийн яг энэ өдөр тохиож байгаа юм. Тэгээд бидний дунд бас энэ намын төлөөлөл болсон хүн сууж байгаа учраас төлөөлөлөөр нь дамжуулаад хүн намынханд 10 жилийн ойн баярын мэндийг хүргье. Яа баяр. Хөтөлбөрийн үндэсний нам байхаа болсон. Болчихно. Нэрээ зөвхөн хүн гэдэг нь. За хүн нам. Окей. Тэгээд үүнээс хойш тэр хөтөлбөрийн үндэсний нам гэдэг анхны нэршлиг хэрэглэгдэхгүй байгаа биз дээ. Хэрэглэгдэхгүй. Одоо албан ёсоор тийм ямар нэгэн үгний төвчлөл биш. Хүн нам гэдэг юм. Дүрмээрээ ингээд шийдээд явсан байна. Окей. За өнөөдрийн зочдоор үзэгчид маань сая болов ойлголоо. За хүн намын гишүүн Алтан гэрэл. За жиргээч Пүрэв хатан. Хүний их хэмж эрх зүйч Соёмб. Тий. Би баярлаад байгаа одоо өмнө бол би арчилсан намын гишүүн гэж яагаад ганцаараа гол төлөв суугаад ирсэн. Одоо битээр бол яг энэ намд хамт зүтгэдэг. Тий одоо зүтгэдэг гэх үе энэ намын үзэл баримтлалын төлөө санаа зовж явдаг тий. Манай инфлюенсер. Тий би бол блогийг үзэх их маш дуртай. Тий. Ютубер гэвэл юм байна. Ютубер тийм ээ тий. Ютубер. Одоо энэ чинь бас нэг цол мол байгаад идэв юм л шүү дээ тий. Ютубер. Хүрх болоогүй. Тий. Батн авдаг. Гэтэ ер нь бол тооны хувьд subscribe гэдэг нөгөө хандлт бол байнга өсөлттэй гарна. Нуу яг хөө тэгэл үзэл юм. Юу гэдэг social application ер нь юм юу үзүүлдэг юмнуудыг үзэж байгаа бол талархлаа илэрхийлээд тэр зүйлийг дарах хэрэгтэй тийм мэдээж follow ч юм уу тийм пэйжээ дарах хэрэгтэй. Тэгээд YouTube дээр бол subscribe-ыг дарах хэрэгтэй. Тэгжиж нөгөө тухайн сувгийн мэдээлэл оруулж байгаа шинэ видеонуудыг хамгийн түрүүнд үзэн шүү дээ. Тэгээд нөгөө хонхоо итгэжүүлчихвэл тийм. Яг энэ чанелыг тийм. Улс төрчийн чанел. Эсвэл би харсан 200 гаруй subscribe болцсон байсан. Энэ үзтүүд нь болохоор 2-3 мянга гарсан байна. 3 гараа. Тэгэхээр нэ 200 л авч байгаа. Яг нөгөө сонгуулийн эрт шиг Монголтай дөө шууд холдож байгаа шүү дээ тийм. Доотлын тэр комментууд чинь бас их гоё юм хвчлээ юм л шүү дээ. Тэр коммент идэвхтэй оролцоо санал бодлоо солилцоод ивэл идэвхтэй юм бэл. За миний би ган хөлөг арчилсан намын гишүүн улс төр судлаач эрх зүйч. Улс төржээ гэд одоо үндсэн том малгаан дээр явж байгаа. За сүүлийн үеийн улс төрийн сонио ачнууд юу байна? Таад манд анхаарал татж байгаа сэдвүүд юу байна? Минийхээр бол тэр арчилсан намын гишүүн Жудгийн Баярмаа ерөнхий сайдаас асуулт асуугаад тэгээд ер нь бол тэрэн дээр би бол шууд хэлэхэд ерөнхий сайд бол эргээгээ доромжилсан зүгээр шууд. Ямар нэгэн тийм албан зүйл байхгүй нэг тийм шууд доромж байдлаар харилцсан. Арчилсан намын бүлгээс энэ байдлыг нь 2-3 үндслэлээр институт хоорондын одоо ёс зүйн тэг хувийн гэдэг ингээд завсарлага авсан чинь одоо бүх ажлыг гацаалаа гэдэг хэрэгт орсон. тийм бүрөтэн шинийг гэж бодож байна. Баярмаа гишүүн бол их хурлын гишүүний хувьас ерхий сайдад одоо асуулт тавьж байгаа байхгүй. Тэгэхээр бүр илэрхий тэр одоо бүр байж боломгойг муухан өнгө штэ. Тэр ерхий сайд гэдэг тэр институт хариу өгөх байтал бүр ингээд одоо хаашаа миний яг анх тэрийг үзээд төрсөн сэтгэл бол нэг тийм нэг тусдаа нэг юм өөр мафийн толгойлогч нэг юм хэлж байгаа юм шиг. Яг надад шууд тэгж орж ирсэн. Тэгэхээр энэ бол ерхий сайд гэдэг тэр институцээс тэр хүнд хариулах хэрэгтэйсэн байхгүй. Тэгээ сүүлийн бас ингэж хэлээ л дээ. Хитрхээ нөгөө нэг юм том асуудлыг гендер мендерлөө ингэж юм жижигэлч ингэж оруулж ирж гол тэр нөгөө нэг юмыг нь орхитуулж бүрхтүүлэх магадлалыг харагдаад байгаа. Тэгэхээр би бол энэ дээр бол айгу байрах зүйл бол яа харахгүй улсын хурлын гишүүн тий засгийн ерхий сайдад одоо асуулт тавьж яхад буцаж ингэж одоо нэг ийм хачин одоо байж боломгүй балмад ийм юмар хариулна гэдэг бол энэ бол би бол нөгөө талаар бол ерхий сайд бол яг нөгөө доторх хүнээ харуулсан гэж бодож байгаа.
Яаж амар хайрцагтдсан тий. Би дараа нь өөрийнхөө нөгөө нэг санал бодлыг хэлээ. Гэхдээ нөгөө надад сонирхолтой улс төрд их тийм оролцдоггүй тий. Тийм гэж бодож байгаа сонирхолтой байгаа байхгүй юу? Ер нь тэгэл яг л адилхан шүү дээ. Тэгэл яг түрүүний тайлбарын ойлголттой би ч ерөөхдөө дөхүүл ойлголттой байна шүү дээ. Тэр нөгөө нэг асуулт арах тэр би тэр ойлголт өгч микрофон ингээд 1 минутаар нэгддэг юм уу та. Тэрэндээ тэр улсын их хурлын гишүүн тэр нэг тухайн хэлж байгаа асуудлаар тэнд ингээд нөгөө байцаагчтай хүнээс юм асуудаг юм уу та тий төлөвлөж ирсэн хүнээс. Тэр шавмын агуул асуусан болов уу гэж ойлгосон шүү дээ. Ерөнхийдөө болохгүй байгаа юмнуудыг л асууж дээ шүү. Тэгээд тэр асуултууд ерөнхийдөө нийт монголчуудын дотор байж байгаа л асуулт шүү дээ. Юм дээ. Ингээд тэгээд л гэдэг асуулт. Тэгээд хариулт нь бол мэдээж таалагдаагүй. Тэгээд ямар байсан талаар түрүүний шиг л ойлголтой. Надад яах вэ зүгээр дараа нь өрнөж байгаа одоо үйл явдлууд зөвхөн бүр муухай санагдаад байна. Тэр үед бол яг тэр хүн ерөнхий сайд маань өөрийнхөө хувийг гаргасан байна. Ямар ч нэрвтэй явдсан байгаа би мэдэхгүй. Дараа нь ингээд зүгээр яг уучлахгүй байх л асуудал шүү дээ. Өдөө хүн ялангуяа бол уучлах гэдэг бол нэг тийм ер нь гэхдээ баярлалаа уучлаарай гэдгийг ер нь хэлцдэг байхад их өөрсдөө их гоё биш шүү дээ хүн. Биш гэсэн баярлалаа уучлаарай хайртай шуурыг төстэй л хүмүүс салахгүй гэж. Тийм үү. Багсхий даг. Тэгээд тэр утгаараа надад уучлах гоохгүй байгаа болон зөрүүлж тэр сошиалор ингэж юу тийм хус төгж байгаа тэр нэг муухай санагдсан. Тэр байж боломгүй үйлдэл шиг санагдаад байна. Тийм одоо ялангуяа гэр бүл рүү нараад байна тийм. Тэр нөгөө нэг энэ араас нэг нь гаргаж дараалж гаргаж байгаа намынх нь болно. Одоо ингээд тэр хүний одоо гаргаж байгаа үйлдэлүүд бол яг тэр тухайн хүний ёс суртахуун болон тий тухайн засаглал өөрөө хаана очичоод ямар муухай болчиход байгаа гэдгийг шууд илүүлж харж байгаа байхгүй. Эн чинь үнэхээр одоо буруу юм хийлээ далдаа гарлаа гэхэд тэр хувь хүнийж тэр мэрэгчлэлтний хувьч тэр байгууллагын хувьч тэр бид нар тэрийг уучлах гуйгаал залруулах хариуцлах хүлээгэл явах хэрэгтэй шүү дээ. Бид нар тийм л юм хүсэж байгаа. Тийм тэрийг гаргахгүй. Би нэг ерөөхдөө нэг аюу олон талын өнцөг гэхээс илүүгээр зүгээр ийм бид Америк жишээ нь нэг кейс болоо тэр маргаан явж явжаад дээд шүүхтэр яваад үнцэл нэмэлт болдог байхгүй юу. Тэр нь ингээ нэрээр явдаг тий. Одоо жишээ нь Мерендагийн зарчим гэл тий. Энэ бол кейс гэдэг байхгүй юу. Тэнгүүд би бол одоо энэ дээр яг нэг юм азтай нэг юм байгаа. Манай ерөнхий сайд бол өөрийгөө хаан гэд бодсон байна. Тийм ээ. Ардын намынхныхаа бол базнаг ойлгоцсон. Тэгээс нэгнийхэр цар гэдэг байхгүй юу. Энэ бол зүгээр үндсөлийн зөрчил. Ер нь бол Монгол улсын үндсөөлөн дээр юу гэж байгаа гэхээр улсын бүх эрх мэдлийг бол улсын хурл хэрэгжүүлнэ гэж байгаа. Тэндээс хонгогдсон гарсан. Тэгэхээр Тэмүүжин гишүүний санаалсан байгаа өргөн баригдсан юм лээ. Тэр биднээс ингэ шахаж жагаад ерөнхий сайдыг одоо улсын хурлын гишүүний суудалд нь суулгадаг. Эсвэл Английн парламентууд ингэдэг юм л да. Ирэх баригч сөрөг хүчингээс очдог. Ирэх баригчийн ерөнхий сайд нь эндээс суугаад тэгээд яг нөгөө нэг сайн хуулийн төс дээр орж байгаа шиг асуулгын цаг байдаг. Дуртай юм асуудаг. Тэр хооронд нь зүгээр ингэж байгаа хгүй ингээд Тони Блэрийн номыг уншсан байх юм бол 4 төлөв 5 дахь тэр цаг нь байдгийг байна. Тэгвэл ингээд хүн өөрөө ингээд юу хөдөлдөг, нэр хөдөлж эхэлдэг. Дараа нь ажлын хүчнээс нэр хөдөлдөг. Яалаар тэр нь бэлтгэлтэй байх хэвээр. Ямар ч асуулт асууж магадгүй. Би чэжээр тоог нь хэлж явах хэвээр, мэдчих хэвээр гэдэг юм. Одоо юу байд юм бэ? Үүрэг байд юм. Манай ерөнхий сайд бол ерөнхий сайд дуртай юм ярина. Тэ хүн асуух юм бол дугаа яг хичээ суух гэдэг нь шүү дээ. Тэгэхээр энэ бол биднээс одоо магадгүй нөлөөлж болох юм бол сонгож орж ирж байгаа шүү дээ. Тийм энэ бол амар буруу асуудал байхгүй. Нийгэмд өөр асуудал байгаад хахад ингэ төөрөлөж явах гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ бол эхний одоо их сайн одоо дохио гэх юм хууль батлагддаг нэг мундаг юм болно. Харлуулах гэдэг бүр аргаа орж байгаа. Тэгэхээр яг нөгөө тал дээр 15 давхрах гинөө хин гинөө харлуулж байгаа тэр газар ингээд ямар ч явах газаргүй болоод одоо яах вэ? Сүлдээ одоо баяр цогтой орой уулзаад исэн болохоор ганц их барьчлуулаач гэж тийм хижээч болоог баг. Тэгэхээр зүгээр одоо би нэг сайн тал бол тэр хууль болж байна. Хоёрдугаар сайн тал бол биднээс яаж нэг цэвэр улс төрч байна гэдэг нь амар чухал юм байна. Тэгээ харж байгаа хэрэг. Одоо жишээ нь хөрхий одоо шаркийг түшин маш дэмжижсэн боловч ингээд миний сонсноор ихнэрт нь хэрэг үүсгэн шүү гэдэг ингээд дарцсан байх жишээ нэ ч үгүй юм тий. Тэгээ дарамт ирээд дотоороо шалгалт орсон шүү дээ. Тэгэхээр яг хөө баярмаа ганц их хоёроо чинь одоо шалгах юм байхгүй. Байгаа нь нөгөөдөл аюу хэцүү байгаа. Барих барьж байгаа байхгүй. Тэгээ энэ бол магадгүй одоо ингээд парламентын засаглалыг авч үлдэх сүүлийн ингээд нэг юм тэгээ анхлаас ингээд унжитл нэг юм гацсан энд болж таарлаа гэж би хардаа. Энэ дээр одоо Арсан намын гишүүд энэ бусад гишүүд бол
та нар улсын хурлын гишүүн гэдэг бол төрийн төлөө биш ээ, иргэдийн төлөө шүү гэдгээрээ энэ дээр одоо ингэж зарчмаа хангуулаа. Солонгосууд чинь яагаад ингэж тэмцэлээд байгаа гэхээр анх ингэсэн шүү дээ. Нэг охин эхо их сургууль шалгалтгүй орцсон гэдэг нэг юм гарахгүй юу. Тэсэн чинь оюутнууд нь уурлаад яагаад би ингэж үсээ ингэ халцаж унтал сурж байгаад орж байхад энэ охин тэ ингэж орцсон бэ гэд явсан нөгөөд нь Пакинегийн одоо хуурай ихчээ охин болж таараад тэгэл ерөнхийлөгч огцорсон байхгүй юу. Тэгэхээр биднээс юу гэхээр хэрвээ энэ асуудлыг өнгөрөөх юм бол Монгол улсын энэ одоо үндсэн хуулийн заасан үндсэн хууль одоо хэрэгжих нь яг ингээд засгийн газар шин дээр ороод яг хуучнараа нам нь тэг Монгол улсыг өдөрдөг ийм байдал руу орно. Тэгэхээр би бол гишүүдийг энэ дээр маш их одоо юу гэдэмдээ ихэнх нь харж чад бас өрөвдмөр юм байна. Шалжигнаа биш шалжигнаад байх юм. Одоо бараг л зүрхтэй энэ чамайг залуу гэж дуусанд гомдоод ирэх шиг тийм. Тэр харин айгу хамт. Ийм яриад байгаа учраас сая айгу зөө юм Соёнбаг хурж гаргаж ирж байгаа. бууж өрөө гэж хэлэх гээд байна. Соёнбагийн сая хүндж байгаа тэр хамгийн гол юм энэ юун дээр очиж бууж ийнэ гэхээр эцсийн дүндээ өнөөдөр Монгол улсад юу болохоо ойлцсон бэ гэхээр ёс суртахуун ёс одоо хувь хүний үед ёс суртахуун те тэгмэд хувь хүний үед тэр ёс суртахуун гэдэг зүйл чинь яаж явд юм бэ гэхээр бид нар нөгөө бидрийг удирдах байгаа хүмүүс ч байт юм уу те бид нар одоо хичээл зааж байгаа багш ч байт юм бид нар дандаа ингэж ийм нөгөө орчны нөлөөллөөсөө тэрийг авч илүү бэхжүүлж яддаг байхгүй юу энэ зүйл болохгүй шүү ийм үйл болохгүй шүү ингэж бодож болохгүй бодлосоо хүртэл эхлэн те энэ бол буруу бодол шүү. Тэгээ би хүнд буруу юм хийж болохгүй шүү гэдэг. За тэгэнгүүт эн чинь ингээд нэг мэрэгжилдээр бол мэрэгжлийн ёс зоригдоод байна. За тэгэнгүүт энэ ерөөсө бүх институт чинь энэ суурь нь энэ ёс зүй гэдэг юм дээр чинь тулгуурлаж ингэж гарч ирээд тэгээд тэр тэнцвэрүүдээ тогтоохын тулд өнөөдөр яг Монгол улс бол би бол одоо сүүлд нөгөө үндсэн хууль гэдэг бол үнэхээр гайхалтай бидний парламентын цэглэгийн бидрийг авч үлдчихэж байгаа шүү дээ. Тэгэнгүүт эннийх нь яг нөгөө суурь нь тэнд явж байхад энийг ингээ амар жижигхэн асуудал юм шигээр те ингэж байгаа нь үнэхээр өрөвдөлттэй. Тэгээ бүгд нэг хамгийн муухай ийм форматаар та нар ингэ яригээд сурвалж асуугаад яг нэг юм яриад байгаа. Гэтэл энэний цаана одоо чинь ингээд л шүү дээ энэ баярын модын сүртэй энэ чи одоо тий ерөнхий сайдны хилээл үзмийн дарга бараг ийм маягтай. Гэтэл цаатлын гол асуудал энийг хэрэг биднес мартах юм бол энэ парламент баг хэрэг байна уу? Тийм биз дээ сонгуулийн шаардлага бараг байхгүй. Яг тэгэхээр энэ парламентын чинь за чамайг би одоо парламентаас ингэ томиллоо шүү тий чи ингэж ажиллаарай. Энэ төсөв чинь баталж өглөө шүү. Төсөө яасан тийм үү? Чи яагаад мөнгө өрсөн гэдэг асуудаг өстой. А чадахгүй бол баягийг хөвөж явуулаад дараагийн хүн тавьдаг. Энэ системд байхгүй болох юм бол дуусах байхгүй. Тэгээд ингэж яриад байна. Одоо доктортой байх хэрэгтэй гэл тий. Засаг доктортой байх шүү. Тэгээд доктортойгоо яриул нь шүү дээ тий. Хойд Солонгос ямар биш өмнөд Солонгос ямар докторгүй шүү дээ. Япон тий. Ингээ нэг сонин шигээр ингээд ундаг. Гэхдээ засаглал нь өөрчлөгддөг байхгүй юу? Тий. Энийг биднес доктортой гэж ойлгох юм уу? Өнөөдөр бол ингээд судлаачд бас ингээд ярьж байна л да. Монгол улс одоо хүртэл ийм дарангуй засаглалд ороогүй байсан шалтгаан чинь баг энэ засгийн газар унаад байсан та байгаа юм шүү тий. Одоо ингээд засгийн газрын дундаж нас 1.7 жил гэж явж байгаад одоо 5 жил болж штэ. Гэтэл нөгөө бүх индекс унж эхэллээ штэ. Тэгээ үнийхийн индекс, хэвлэлийн хвшлийн индекс, авилгалын индекс гэж байгаа юм. Одоо тэр судлаачдын ах бол засгийн газрын унгаагаад байсандаа биш. Үндсэндээ тэрний цаад илэрлэлийн өгнөх төр засгийн газартай хариуцлага тооцож чадаад байсандаа л байгаа байхгүй тийм үү. Одоо их хурл тооцдогсон ч иргэдэн тооцдогсон ч шууд тооцох уу их хурлаар дамжуулж тооцох уу гэдэг. Ямар ч байсан тэр засгийн газартай хариуцлага тооцож байна гэдэг бол үндсэн хуулинд заасан төрийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна гэдэг энэ заалт хэрэгжээд байна л гэсэн. Тэгтэл одоо нөгөө доктортой байлгахгүй үндсэн хуулийг өөрчлөө доктортой байлгаад гэсэн чинь бүх үзүүлэлт доктортой ороод ч идэг тийм. Тэр сүүлд одоо би одоо өөрөө эмэгтэй уучраас ингээд эмэгтэй улс төрчнэрийг бас уншин л та. Тэнгүүд нөгөө Шинзландын ерхий сайдаас 17 онд гарсан Жасинда Арден яг бидний үе яахгүй. Тэнгүүд Жасинда ч нөгөө буухтаа ингэж хэлсэн байхгүй. За би өөртөө байгаа мэдлэг, чад авах, network тэр одоо сурсан мэдсэн бүх зүйлээ би дайчлаад дуусчлаа. Тэгээ би энэ нэг circle тойргийг чадхаараа хийчлээ. Одоо миний бүх юм болсоо. Дараагийнхаа ээлж явъя. Тэр юм яг ийм байхгүй юу? Байгууллага хүртэл юм байдаг ш. Бүх юм өөрийн гэсэн хэмжээтэй, чадхын хэмжээтэй, чадлын хэмжээтэй хэзээ ч төгс хүн гэж аахгүй. Тэгээ бүх юмыг мэдээл, бүх чадвартай. Тэгэхээр тэр хувь нэмрээ оруулсан л бол тэр үргээ гүйцэтгэж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол зөвөр би бол одоо оюутныг бол ингээд нэг үеийн хүний хувьд, залуу хүний хувьд харахад тэгээ хальт хэлсэн. За тий одоо хэлэхэд зүгээр л одоо Жасинда Арден шиг л те би чадхаараа хийчлээ боллоо. Одоо энэ гойд одоо Монгол улсын засаглал бүх юмыг ингээд дараах нь
чаддаг нь орж ирээд миний оруулсан хувь нэмэр дээр дараагийн тоосгоо өрөөд яваач гэл гарчмаар байна. Манай эмэгтэйчүүд энийг өөрөө агуу байхгүй тий гоё юм романтик бас тий ингээд өрөөдөөд тэгээд би ингээд тийч найдаад байгаа. Зүгээр одоо хөгөөл явуул. Тэгээд болоо. Одоо тэр хүнээс нь шүү дээ тий. Яг ингээд харъя. За юу хийв? За зүгээр яг юу хийв? Гэ бодъё л доо. Гэхдээ харин тий. Манай хүн ингээд талах ингэжсэн нь дахин замыг хуслаа, тавилаа гэдэг. Хараа ингэтлээ доогуулсан тий. Түрүүн энэ блогд бас ярьжсэн дээ. Оюутны гэдэг хүүхдийн нэрийг биш өгөө болчихжээ тий. Тэр их айгүй би сая гэдэг хүүхд хараад өстөө нэг өөр яг мэрэгжлийн учраас айгүй сайн тайлбарлаж. Би сая хүүтэй болсон байхгүй юу? Тэгээд ариун эрдэнэ гэж нэрхсэн байхгүй юу? Тэгсэн чинь би манай нэр зэрэг хүүдээ хин гэж нэр өгсөн ариун эрдэнэ солиороод байгаа гинэ. Яаж байгаа ч гэсэн чи оюун эрдэнэ гээгүй юм гэж байгаа байхгүй юу? Гэхдээ энэ бол зүгээр шившиг байхгүй юу одоо. Тара одоо ардын дан 104 жилийн хүүхдээ тий. Маш олон одоо юу гэдэг болсон хүчнтэй гэж ярьдаг үстэй. Гэхдээ дараагийн хүн тавьчихлаа л да. Тийм шүү дээ. Жигээ одоо хөргөө 10 жил болж байгаа намын хажууд бол чинь институт байхгүй ганц байгаа институт байхгүй. Тэгэхээр Монгол улс тэр хүний шунлыг юм ард нуга тэр эрх ашиг хангахын тулд үндсэн үедээ балж болохгүй гэдэг ганц л мессеж байна. Тэр иргэдэд энийг үзэж байгаа 2000 хүн бол та нар энийг шаардж тэр хүнийг одоо зайлуулснаа үндсэн үедээ хадгалж үлдэнэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Түрүүн хэлэх гээд байгаа юм гişүүд битээ та нар боосно уг нь бол тий ажил олгогч нь та нар байхгүй хөгөж явуулчих л та тийм биз дээ. Үгүй бол гөлөг болгож чадах хэрэгтэй байхгүй. Үгүй бол тэгэл биднээс яг нөгөө Оросын ардаас л авах бэлэн болсон. Энэ саяны тогтвортой гэдэг үг байна шүү дээ. Энэ тогтвортой эхлээд бизнесийн салбарынхан дэмжижсэн юм. Ер нь бол ингээд эхлээд дэмжижсэн юм баггүй. Одоо дөнгөж ерхий сайд болж ахтан чи манайх ч одоо стол 1.7 тэр нөгөө центртай байсан тий. Тэгэхээр ингээд бизнесийнхэн ингээд гадны хөрөнгө оруулалт гадны ингээд юм ярихлаар бизнесийн салбарт юу болбогдлоор сонгуулийн жилээрс юу ч явдаг бүх хилцэл зогсдог байхгүй. Дотоодын гадаадын бүх хилцэл сонгуулийн үр дүн хараад зогсчдөг. Бүх мөнгө тийш ордог байхгүй. Бүх нөөц ордог хүн хүч цаг хугацаа бидний тарих марх боломжийн тийш ордог. Тэгээд бид нөгөө бизнесийнх чинь ингээд жоох ингээд томхон төсөл томхон юм их гэхлээр нөгөө засаг нь ингээд байна танаа ингээд дараа уцаа жоохон тогтвортойгаа 4 жил болчихсон гэж бодож байсан байхгүй. Тэгээ одоо манай би одоо ингээд бизнес салбартай түн одоо бид нар бүр ингээд тартагтаа тулаад одоо бэлчсэн. Энэ тогтвортой гэдэг тэр үгийг чинь хангалттай тэр хүн ярьж гарч ирсэн байхгүй юу? Хангалттай тэр нөгөө нэг манипуляц хийлээ. Би бол бүр энэ зөвшөөрлөө амар кайф аваад яг тогтвортойгоор усын төсөө өссөн байгаа байхгүй юу? Тэгээд одоо яасан гэхэлэр одоо ингээд нөгөө бизнесийн орчин үнэхээр хомигдсон. Бид нар ингээд телефлоо гэж харж байсан. Тэгээ гадны хөрөнгө оруулалт телефлоо гэж бодож байсан. Гадны хөрөнгө оруулалт юм хийх лөө гэж бодож хийсэнгүй. За манай эдийн засгийн жуул урхайн л одоо ганц эрдэс түүхий өндөр л суурьтай. Тэр нэг хідэн том төслүүд чинь явж ээж тэрний ард нөгөө манай жижиг дундуучин хангын нийлүүлэгч юм уу ажлыг нь хийж очиж ээж хөрхий цалинтай орлоготой тэр нь эргээд манай гаднах 8 нэрийн дэлгүүр тэнд байгаа нэг солоо өсчин л орлого оруулдаг юм л эдийн засаг шүү дээ. Тэгэнгүүт нөгөө тул чамагдаад ирэхлээр ингээл дагаад танагдаад ирэл яг миний тий ингээл үсчихэж байгаа хгүй. Ингээд одоо бүр ингээд бүрийн өмчөө үлдэрийн газар дараа гэдэг чинь одоо бол ингээд бүр хийхакаж үсгэж болдог болсон юм байна. Тэгэхээр бид нар ингээд тоолонгууд бизнес судалгаач олдож үзсэн. Тэнгүүд нөгөө нэг яг нийтийн хэдээр гарсан шийдвэрүүдийг л одоо харахгүй бол яг хичнээн нийслэлийн өмчт болоо орон нутгийн өмчт үйлдвэрийн тийм гажхуун нэгжид үсгчээд байгаа юм ч гэсэн мэдтгэргүй маш олон болж байна. Тэнгүүд та нар одоо харж байстай сая нөгөө нэг шинэ мөрөн гэдэг нөгөө худалдааны төв хүртэл тэр чинь орон нутгийн өмчөөр тийм барьсан байгаа байхгүй. Манай их зүйл бахархалтайгаар хэлж штэ. Дахиад мөн энд юу болж байгаа нэхлээр уул нь бол төр бид нар хувийн хвшлийнх юу өсчихсэн гэхлээр засгийн газар гэдэг зүйл өөрөө биднэрт ингээд аюу гой боломжуудыг гаднаас мөнгө орж ирэх боломжуудыг эргээд бид нар энэ дотроо ингээд нэг үйлдвэрлээд хувийн хвшлийн хөдөлмөрч штэ. Бид нар бол хөтлөө хөдөлмөрлөдөг хүмүүс байхгүй. Ингээд гаргах юм боломжуудыг нээх юм болов гэсэн чинь эргээд мань мэдтэйгээ өрсөлдөж эхлээд ийм аж ахуйн аяар шархан ажлуудыг хийдэг болсон. Уул нь засгийн газар. Yes. Уул нь бол засгийн газар юу их ёстой вэ гэхлээр штэ. Бид хувийн хвшлийн хийж чадахгүй. Тэр технологийн, тэр одоо тэр мэдлэгийн, тэр хилцлүүдийг хийгээд мань мэдтэй нөгөө нэг юм зах зээл гэдэг юм шинэ зах зээлүүд үүсгэж өгч байгаа хэрэгтэй. Тэнгүүд зах зээл дээр нь бид нар орж тоолох хэрэгтэй байхгүй. Гэтэл өөрөөсөө бүр байгаа
бэлуу хийж өгөх тухай биш те. Бид нар бэлуу хийж өгөх юм болоо гэж ойлгож байсан бохоо шинээр бэлуу. Тэгсэн чинь одоо байгаа мань мэтээс авч бүрдүүлсэн төсөв гэдэг том бэлуун дээрээ хинэн илүү хийх вэ гэдэг дээрээ ингээд ороод ирсэн те. Тэгэнгүүт одоо бид нар бизнесийн бүр ингээд за одоо бүр Евразийн хэлцээрт орно гэдэг. Тэгэнгүүт одоо бид за Евразийн хэлцээр дөрөв ямар юутэй вэ? Одоо би хүнсний үйлдвэрлэлийн байхгүй. Би бүрийг махны үйлдвэрт одоо би маш олон жил ажилласан. Евразийн хэлцээрт орох юм бол одоо манай нэг бүтээсэн байгаа өндөх хөрхөө явж байгаа. Орцсон гэж бодоорой. За орцсон гэж бодъё. Орцсон угаасаа. За гүг орцсон. За эхний юмнууд орцсон. За яг хөө ингээ манай нэг бүтээсэн байгаа ба штэ өндөгний зах зээл. Энд чинь өчнөө юм болж ирсэн. Тэг төмөн шууд. За тэгэнгүүт одоо манай дотоодын гурилын үйлдвэр. За нэг эний чинь дагаад дотооддоо хүнсээс салбардаг өөр гайхалтай олон хэлхээгээр явдаг байхгүй хэлхээгээр. Тэнд төмөн шууд ажиллаж өндөг гарч байгаа бол тэнд нэг сав баглаа бодлын нэг юм хийж явах хэвээр. Тэнд ажиллаж байгаа зөндөө олон жижиг бүрдэл орцуудыг энд нэг жижиг дундууд хийдэг юм хэлхээ явдаг байхгүй. Тэгэнгүүт энэ нэг болсон гурилын үйлдвэр гээд тэгээ тэрийг дагаа явж байгаа энэ нэг сав баглаа бодвол ингээд энд эдэр бүгдээр байхгүй болно уучлаарай. Ерөөсөө байхгүй. Дахианы хоол гэж. Би дахиад хэлэхэд орцсон шүү. Яагаад тэгэхээр одоо бол бид нар ингээд байнгын хорооноос засгийн газарт эрхийг өгсөн. Тэгээд гэрээгээ байгуулна улсын хурл зөвхөн явсан. Энэ бол бүр ингээд сайн нөгөө нэг юуны МОС-ийн отхон сайхан доктор тэднийх нь худалдааны сургуулийнхан бүр угаасаа гадаад худалдааг нь тооцоод одоо датан дээр ажиллаад угаасаа манайд ашиггүй гэдэг налидын гаргаад ирсэн. Үнэхээр яг нэг ийм бид нар өөрсдөө бүтээчээд байгаа. Эний чинь бүтээхэд бол 20 жил явлаа шүү дээ. Энэ хүмүүс чинь хэдэн үе 2 үе зарцуулж байгаа хгүй те. Эцэгчүүд нь бүтээгээд тэгээ маний үеийнхэн дараа чинь бидний үеийнхэн ингэ гарч. Энэ угаасаа байхгүй. Тэнд чинь ингээд одоо маш шамтхан одоо ингээд ороод ирнэ. Тэгээд сайн мах асуулаа шүү дээ те. Угаасаа биднэрт Орос руу мах гаргах маханч байхгүй. Одоо бид нар дотоодын маханч байхгүй. Тэгээ бид нар бол яг нэг хуучин дотоодын зах зээл ингэж хөгжөөгөө энэ нэг оюу толгой энэ катерингийн компаниуд энэ нэмж хөгжөөгөө байхад бол Орос руу зөвхөн гулуузаар нөхрийн мах гаргадаг гэсэн. 70-80%. Тэгээ гуйлж бид 5 сая хүртээ шүү дээ. Нөхрийн мах гаргана. Цаадалч өхрөл аавна. За хавар авахта бөө юм болж аавна угаасаа. Өөртөөсөө хэмжээ ирүүлнэ хальтаа юм. Тэгээ 20% нь адуу гаргаа гэж гуйж ээж гаргадаг. Тэгэнгүүт нэг газар нь шүтлэхий болчин те Зүүн аймагт шүтлэхий болох юм бол за Зүүн аймагуудын чинь юу бол одоо ахгүй зөвхөн Баруун аймагтаас чинь авнаач гэх юм уу те. Тэгэхээр тэгээ угаасаа махчин өөрөө 50% татвартай. Тэгээд цааш тийм татварыг дийлээд цаашаа оруулаад ингэдэг аж ахуйн гэж байдгүй л хэвгүй. Тэгээ өнөөдөр бол угаасаа бид нар компаниас төрсөлдөн шүү Тийм. дээ. Тэгээд угаасаа өнөөдөр бид нар махан бүтээгдэхүүнийх гадагшаа гаргаад тахаар махан бүтээгдэхүүн ч байхгүй. Яг хөө зур махны салбарынхан хизээ үндэсэн бэ гэхээр 16 онд хятад руу дулааны аргаар одоо боловсруулсан мах гаргах одоо тэр эхлээд тэр яваад тэр хилцэл 10 жил болж байжааг ингэж нэг бодит байдал дээр ирсэн байхгүй. Тэгээ 17 онд махны үйлдвэрүүд хятад руу дулааны аргаар боловсруулсан мах гаргаж ирж 17-8 он бол яг Монголын махны үйлдвэрүүдийн хувьд хамгийн гоё үе байлаа. Шинэ үйлдвэр нэлээх болсон тий. Их болсон. Тэгээд 19 оноос ковидээс хойш хаагдаад одоо ингэ. Тэр нэг улс төржийг биднээс сэдв штэ тий. Би бол ингэ биднээс ингэ эхлээд суураа мэдхгүйгээр ингэ яриад их мэрэгэл тойрол яриад dig те. Ерөөсө баруун төвийн үзэл, зүүнний үзэл, барууны үзэл гэдэг байгаа чинь ерөөсөл нөгөө нийгмийн эдийн засгийг чөлөөлөх үү те. Түрүүн би машинд ирэхээс өмнө сонсч байлаа. Хасар нөгөө либертехник нийт дотоод нийт бүтээгдэхүүн 40%-ийг нь улс авч байгаа. Тийм 37.7% биш өнгөрсөн. Амар өндөр байгаа шүү. Энэ бол биднээс 40% социалист улс байхгүй юу? 40% социалист байхгүй. Хэрвээ 100 болчихсон капитал коммунист болчих шүү дээ. Дотны бүтээгдэхүүний 40% татвар авчиж байгаа байхгүй та. Тэгээ ахаа нөгөө нэг улсын үйлдвэр гэдэг чинь нийлээд 40% болчихж байгаа. Хэрвээ энийг 10 болгоод 0 болгочих юм бол энэ хүний мөрөл биелэх гэдэг шүү дээ. Түрүүний ярьсан юм тийм үү? Гэтэл одоо түрүүн инглиш аюу капитан гэж юу шүү гэхээр манай монголчуудын сэтгэлгээний тийм жоохон бэртгчин дүү. Тэ ер нь бэртгч. Өөрийнх нь амьдрал яг өнөөдөр болж ивэл болох гээд байгаа. Гэтэл энэ асуудал хизээ эхэлсэн бэ гэхэд 16 онд Монголсын төсөв миний ингээд үзнэр 12 ихнээд биш юм уу да нэг 6-7 байж байгаа ингээд нэг тийм байсан байлээ. Өнөөдөр 35 их 80-тэй. Энэ мөнгө хаанаас ирдэг вэ гэхээр өөрөө чинь төлжөө татвараас ирж байгаа. Энэ өөрөө хаанаас ч бий болоог байхгүй юу? Өшөө 5-7 байна тийм үү? За Эрдэнтийг ингээд нэг хувийнхаа авсан чинь ахаа тэрийг нь улс авсан тийм үү? Эднээс ингээд нэмэгдээл таан татварт нэмэгдээл явж байгаа. Өнөөдөр яг ингээд би өөрөө барилгын сүлийн одоо 12 жил барилгын сурч явж байгаа.
Тэгээд нэмэгдэх тусам хүмүүсийн бизнес хийх сонирхол байхгүй болоод Тэнгүүд бүр ингээд өсөлтөөгөө ингээд зулгааж Тэнгүүд байгаа одоо хэлж байгаа юм нах тийм байна. Одоо л ингээд хувийн ажлынхан бүгдээрээ дийлэнхэнтэй ерөөсөө одоо тахиндаарч бүгд байр суурь илэрхийлж байгаа шүү дээ. Юу болчих вэ гэхээр за энэ засгийн газар одоо бүр хандсан байна. Хийж чадах бүх юм хандсан. Одоо энэ дээрээ ингээд зогсоож авахгүй бол бүр ингээд цаашаагаа тэгээд түрүүний ярьсан юм өнцгөн юм шүү манайхаа. Улс төрийн боловсролын хувьд зүгээр яг үнэнгээсээ одоо чинь хүн ном баруун нөлөөтэй баруун төвийнх болчихъя тий. Зарсан бол баруун төв. Юу бол социал-демократ шүү дээ тий. Бүр тийш нэг тодорхой болгож зарлаач яг хэлэх. Монгол ардын ном бол. Тэгэхээр хараа нэг нь та нар сонгож байгаа жишээ ингээд сая ингээд харлаа шүү дээ. Маш олон гишүүд эмсэс ингээд юу гэсэн мэн тий. Нэг гишүүн бүр ингээд амар бааварлж байна тий. 100 сая төгрөг хөөрн буцаацсан гэх тий. Айгу мундаг юм тий. Би одоо сонгуулиар яаж мөнгө босгохыг яг өөрөө ч хэлж байгаа гэж ойлгож байна. Өөрөө чинь мөнгийг аваад та нарын татварыг нэмнэ гэдэг тэр одоо хөтөлбөртэй намыг өөрсдөө дэмжижээ. Тийм. Тэгэхээр цөөрнөөс ингээд өөрсдөө манай жижиг дундууд бол дэмжээгүй шүү. Нийт тутгаараа Монголын хараа ингээд үсэх юм бол бид нар тийм бөгөөг. Хараа юм ингээд Монгол улсын нийт ингээд татврын чинь 80% 20% компанид өгж байгаа. Үлдсэн одоо 20% нь үлдсэн 80% нь өгдөг байхгүй. Тэгэхээр тэр 20% хөдөлж бизнес дагаж явах. Тэнгүүтээ ахаад тэр нөгөө нэг ажил олголт нь болохоор тэр нөгөө нэг 20% жижиг дунд дээр байдаг байхгүй. Тэр чинь өөрхийн нөгөө өөртөө ажил нөгөө 20% чинь нөгөө энэ нам чинь ингээд гаргаад ирсэн. Нэг удаа нэг оюун гэрэл биш үү? Манай оюун гэрлийн юуны намын чимбо хэрдэг. Оюутны найз ямар нам ингэж захгүй. Өөрөөсөө мангасыг авчиж тижээч те томруулчаад тэрнээс өөрсдөө айгаа суугаад. Тийм. Гэхдээ яг зүгээр би ингэж хэлж байна. Энд дээр зүгээр би хараа эвгүүлэхэд болохоор нэгдээд та нар ингээ дуугаа илэрхийлээч. Дуу хоолойгоо сонгуулаа одоо бэлдээ тийм үү. Иргэжлийн одоо чинь манай сонгуулийн нэг бас нэг талрын болцсон шүү. Энэ хамгийн амар нь шүү. Яг энэ ахгүй юу. Одоо ингээ та нар ингээ дуу хоолойгоо оруулаач гэж хэлж байгаа. Ахаад нөгөө нэг би одоо ингэ нөгөө Монгол хүмүүс бэртгэж энэ дэр гэж хэлэнгүүт би ч болохыг хувьчлаа харж байгаа хгүй юу. Тэгэхээр яг ингээд жижиг дундад ажиллаад ингээ явж байгаа хүмүүс ээ штэ амар завгүй хөрхий. Тийм ээ тэгээ. Амар завгүй. Тэгээ тэр хүмүүс ээ штэ ингээд нөгөө нэг ингэж одоо ингээд яваач гэхлээр бид нар одоо ингээд нэг өөрсдөө тижээх гээд гэрүүлээ. Тэгээд нэг ахаа тэнд байгаа нэг 3 4 5 хүнээ гээд ингэж аан дээр ахаад ингээ мангар итгэвтэй ингээд улс төрийн оролцоотой тэнд үг мөг ингэж явах нь гэдэг нь би бүр бочих. Ингэхгүй л амьдрчмаар байна. Би бол ингэхгүй л амьдрмаар байна. Тэгтээ бүрэн хот яг үүндээ энэ асуудал тулаад тий бачимдаад ирж байгаа гэж би ойлгож байна. Тийм үстэй. Яг үүндээ та нар дуурахгүй л өөрхийн дуурах юм. Одоо ингээд бүх намууд юу төсвөө ингээд төсвийг багасгана засгийг жижиглэнэ гэж орчоод зайлиг хийж штэ нэгсэнд. Энэний эсрэг яагаад чимээгүй байгаа жишээ нь. Тэгвэл би ингээд үгээ илэрхийлэх гээд энд ирсэн баг шүү. Би дамжиж хэлж байгаа шүү. Ингээд байхгүй. Хэрвээ чи нөрөөл штэ тий. 100 гол нийлээд нэг тойргийн нэг гишүүн дээр бүх хүнтэй нуулзаад тийм үү. За 50 байсан ч болно. Ер нь сонгуулийн үе чинь 100 хүнтэй уулзаа 50 тоо амар хэцүү байхгүй юу? Чи хэрвээ энийг хийх юм бол биднээс чамайг дэмжин шүү гэд яг хин явсан бэ гэдэг асуудал биднээс ярих хэрэгтэй. Биднээс яг юм сүргийн гэх юм уу юм загсны эффектээр ингээд зүгээр ингээд урсгалаараа сонгуульд өгч байгаа. Хин ч хараа очиод за Бүрбатар чи дэвшиж байгаа юм байна те. Энэ алтан гэрлээс асуулаа. Энийг хин чи чадах юм уу? Энэс юугаар илүү чадах юм гэж хин ч асуухгүй байгаа. Нөгөө бодиттойгоор чи төрөө барьж ийн. Бодиттой хараа төрөө барьж ийн гэдэг ухамсараараа сонголт оролцохгүй байх нь жишээ байхгүй юу? Энэ бол амар. Тэгэхээр баруун зүүнээ мэтгэл юм бол нас суулж өгнө. Шаардлагатай Монголын дугасаа ойлгомжтой. За одоо юу гэдэг зүүн баруун гэх төр баг багстай. Гэтэ яг хин санал өгөөд юу гэсэд байгаа. Одоо юу ярьж байна? Хүүхдийн 100,000-ыг 500,000 болов. Тэгээ одоо надад мөнгө өг, тэгээ халамж өг. Тийм хүмүүс байгаад байгаа байхгүй. Тэрэн дээр мэдээж одоо юу гэдэг улс төрчид тоглолт хийгээд ингээ сэвэд те. Одоо яагаад хүүхдийн мөнгө хөрөнгө оруулалт те. Гэхдээ 100% бол тийм биш шүү. 100% биш биш. Тийм. Гэхдээ тэрийг ингээ албаар ингэж одоо ингэж олон болгоод штэ те. Одоо юу гэдэг нөгөө одоо чинь ийм байгаа. Сонгуулийн манай нэг юм гажиг нь юу гэхээр хотод 3 саналыг авахд хөдөөгийн нэг хүний санал авах тэнцэж байгаа байхгүй. Ойлгож байна уу? Би 11 санал авахд хөдөө мадуу гишүүн болж байгаа. Би 30% энд аавн тийм үү. Энийг жишээ сонгогчдод шаардмаар байна. За яагаад миний санал бид 3 санал хөдөөгийн тэнцдэг юм гэж шаардах хэрэгтэй. Одоо яг
Ер нь яг санал өгж байгаа хүмүүсээ бодоход тэрийг ойлгоод фокуслаад яг санал өгж байгаа юм маш сөөхөн байдаг шүү. Яг би энэ улс төрийн дархан эрхээ эдэлж явна гэж очиж дугуйлдаг. Баруун зүүн үзлээ бодоод би насан нам ийм үзэлтэй, хүн нам ийм үзэлтэй, ардын нам ийм үзэлтэй, би өөрөө ийм юмыг дэмждэг учраас би тэр намд нь өгнө гэж сонгоод өгдөг юм бол ер нь мэдгүй би одоо судалгаа бодлоо ямар байдгийг мэдгүй маш бага бах. Ер нь. Тий. Тэгэнгүүт одоо түрүүний хэлж байгаа нөгөө загсны үгээрээ, сүргийн үгээрээ ингэж өгж байгаа байх. Тэгээ энэ хүмүүсийг тордж байгаа гэдэг миний хувьд бол надад үнэн санагдав. Жишээ нь би яг зүгээр яг жижигхэн яг өөрт дандаа гайхаж бодогддог одоо твиттер дээр байн хаяа хүмүүс жигсэн болохоор доор нь яг нэг хэл цахтаад хэлдэг нэг юм байдаг байхгүй. Зам тээврийн төгжрлийг шийднэ гэж яриад байдаг. Тэгээ энэ ерөнхийдөө замын ачаал хэтэрсэн гэдэг юмуд байгаа мэдээч. Тэрнээс гадна тодорхой хуваар багасгах боломжуудыг ашиглахгүй байгаа юм надад санагддаг. Юу гэхээр торгуулийн төлөвлөлт. Тэгээ торгуулийг 2 сая, 3 сая машины утсан үнэтэй торгуультай хүн яваад байна гэж яриаддаг. Явуулахыг яагаад болохгүй юм бэ? Тэ? Тэрийг сарын аян ч юм уу цагдаагаар зогсоо, санамсаргүй рандомор зогсоогоод уушуулад торгуул нь төдөөс дээш хитэрсэн байвал шууд эрхийг хасаад машины зөндөө нөгөө нэг хэрэлдэж болдог жорны машин байж шүү дээ. Тэдрээр зөөгөөд аваачаад хүн халаастай л яривал хаширна шүү дээ. Тэ? Автобусны сая ингээм амар тэнэг юм надад санагдлаа. Яг хоо автобусны буудлын халаасыг байхгүй. Би ойлгоогүй заяа. Тэрний оронд тэнд яагаад автобусны буудлын халаасыг байхгүй болсон гэсэн чинь машин зогсоод байна гинэ. Тэгээ машин зогсоод байна гинэ. Тэнгүүд миний бодлоор би яг тийм амар юутэй хүн биш. Гэхдээ зүгээр миний бодлоор тэнд нэг ганц камер тавиад. Гэхдээ зүгээр бид камер чицсэн хотод амьдарч байгаа. Нэг камер тавиад тэр автобусны буудлын дээр зогсож байгаа машины номероор нь торгуул бичээд эрхийг хасаад эсвэл машиныг журмлах боломж нь байж байгаа шүү дээ. Ингээл нэг 100 машин журмслахад бол дахиж ирэн зогсох юм байхгүй болсон. Яг баруун зүүнээр ярих юм бол шийдэл нь жишээ нь баруун гэх юм уу чөлөө зах зээл найддаг газар яах вэ гэхлээр ч тийм автобус компани зөв ховчил. Яг наад чи нөгөө энгийн нөгөө юм. За би яриад дуусчихъя. Тэгэнгүүт заяа. Миний яг гол хэлэх гээд байгаа санаа нь тэр нөгөө сонгогч нар руу орох байхгүй юм. Яагаад энийг бүгд мэдчихэж байгаа. Энэ машиныг торгуулад одоо жишээ нь би ч нэг за 90,000 торгуултай байвал саяар спейс давсан торгуултай хүмүүсийг нь зурмлаад байна. Торгуул хэтрүүл тэгин ингэн гэдэг юмуд байвал би босгон төлнө шүү дээ. Дараа нь би гол нь яах вэ гэхээр дахиж торгуулахгүй тул боломжтой явах байхгүй. Замын хөдөлгөөн. Нөгөө яг уулзуур дээр ирчээд игнэр үгээ шилжиж солиороод ингээд хоёр игнэг тэг хөндлөн ингээд зогсчдөг шүү манай машинууд те. Ийм болоод ийм байх систем дээр тэгэхээр болно гэсэн үг. 100 метрийн цаанаас хаашаа ирэхээ тооцоод игнэндээ шилжнэ л гэсэн. Тэгвэл эн чинь замын эрчим нэмэгдэнэ гэж ойлгож байна би. Тийм соёлтой жолоо барихын тулд торгуулаад шүү. Миний бодлоо. Сонгогчтой холбогдохлоор яагаад болохгүй байгаа юм? Би зөндөө олон боддог байхгүй. Энийг бүгд мэдж байгаа юм. Батарч мэдж байгаа. Тэг яагаад тэхгүй байгаа? Торгуулыг авахгүй байгаа. Ингээд бодонгууд тэр сонгогч нар нь байгаа даа. Тэр бүдүүлэг замын хөдөлгөөнд оролцож байгаа маш өндөр торгуултай тэр хүмүүс алтна. Би бол шууд тэгж зүйл эцтэй. Окей. Одоо наад дээр ч юм байхгүй. Ингэж ялдیں۔ За одоо Соёнбоо бол ингээд өөрөө яг нэг улс төрч юм судалгааны хүн учраас ингээд баруун зүүн үзэл. За би бол өөрөө бол яг хувь хүн өөрөө би бас эдийн засгийн хүн те. Тэгэнгүүт хувь хүний би аль чигийг барьдаг гэх юм бол би бүр Австрийн эдийн засгийг барьдаг юм байхгүй. Бүр ингээд бүр юм лаборатори тал руугаа. Гэхдээ эдийн засаг дээр чинь бид ингээ хөш орнуудтай байна. Бодит байдал дээр бид нар цэвэр лаборатори явах өндөргүй үгүй. Тэгтээ за энэ тустай асуудал. Сая ингээд сонгогч нар чинь ийм байгаа учраас ингээд байгаа гэдэг тэр би арай өөр байр сууриас ханддаг. Одоо жишээлбэл ингээд манай яг жижиг дунд бизнесийнхэн бол бэртгчүүн байдаг байхгүй. Амар өгөөмөр амар ажилласан хүмүүс. Тэд нар хитрхийн ийм хитрхи тийм романтиктай ийм хүнд ажлыг хийж өөрсдөө ашиг орлого олохгүй хэрнээ залуу унаас гоо сайхан бүх юм ингээд зориулаад нэг юм хийчихсэн гэж явдаг хүмүүс байдаг байхгүй. Бүр үйлдвэрлэлийнхэн. Тэгэнгүүт энд юу болоод байна вэ гэхээр бид нар ер нь бол энд ингээд нэг бизнесийгээ явж байгаа хүн, нэг ингээд мэрэгчлэрээ ажиллаж байгаа хүн барууны үзлүү, зүүнний үзлүү гэдэг юмд юусаа алдгүй байхгүй. Юусаа алдгүй. Тэнд яг тэнгууд энд юу болоод байна вэ гэхээр иргэд бол угаасаа янз бүр л байна. Тэртээ тэргүй янз бүрийн бидний боловсролын систем сайн байсангүй. Тэгэхээр одоо янз бүрийн боловсролтой хүмүүс байгаа. Өнөөдөр эдийн засаг ерөнхийдөө ядуу байх юм бол тэр ядуу хүмүүс юу эсийг
бодож чадахгүй шүү дээ. Угаасаа хүнс шидэгжлийн дутагдалд олон жил байх юм бол бүр тэнэг болно. Бүр тэнэг болоод ирэх юм бол бүр гаж болж эхэлнэ те. Тийм учраас гэмтэр генетер аних гардаг болдог. Тэгэхээр бид нар иргэдээ тийм учраас ингээд тэнэг учраас ийм байхад сонгоод байдаг учраас ингэсгээд байлгаад байдаа гэдэг тэр иргэдийнхаа эмзэг байдал дээр тоглолт хийгээд тэнд нэг хууль дүрм журмаа эмзэг байдал дээр нь тоглолт хийх өөртөө хаанчлах те өөртөө хөөрхөд тэдний өгсөн оо татвараар ингээд сууж явах гэдэг юмыг хийж байгаа нь амар эмгэнэлтэй байгаа байхгүй те энэ маш эмгэнэлтэй байгаа байхгүй тэгэнгүүт энэ дэр зүгээр л яг ингээд одоо би бол хард энд бол ингээд одоо хүн намын гисэг сууж гин. За энд ингээл арчлан намын одоо том том биш үү. За мэдгүй байна. Том төлөөлөл сууж байна. Тэгэхээр та нар гисэг биш зүгээр гişүүд гэж байгаа шүү дээ. Тийм үү. За би түл тэгээд ойлгосон. Гисэг болох юм байна. Ерөөл батар шиг гэж байлгсан шүү дээ. За тийм үү. За болоорой. Тэгэхээр одоо ингээд гоё олон нам одоо саяны сонгуулиар ингээс гарч ирж байгаа амар баяртай байгаа байхгүй. Би хүнийг бол амар олон судлах гэж бодож байсан. Амар дэмжижсэн. Окей, гэхдээ мэдгүй байна ингээд юм прогрессивтэй бид нар ингээд цаашаа явна амьдрал. Тэгвэл та нар ингээд бол намынхан байх юм бол манай засгалж байгаа нам шиг ийм хогийн тэгээ хамаг иргэдийнхаа эмзэг юм дээр дандаа тоглож ингэж энэ ийм үг байгаа. Аристотель хэлсэн гэлээ улс үзэл санаагүй улс төрчид бол дээрэмжтэй гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр зүр ингээд яг намд орсноор ингээд бас намынх ингээд яриад байгаа боловч яг ингээд биднээс яриад үзэл санаа ярих юм бол манай намд хэцүү. Гэхдээ азар дүрмэн дээр нь байдیں۔ Энэ тухай яриад байгаа. Тэгэхээр түрүүн би өөрлөж хандж хэлж байгаа нь манай бизнесийнхэн үнэхээр чөлөө зах зээлийг хүсээд өөрсдийнхөө хэрэгчлийг хүсэх юм бол сонголт нь баруун байна. Тэгэхээр зүгээр энгийн хонсон биднээс бид бодох хэрэгтэй. Тэгэхээр үзэл санаа гэдэг юмнаас хагацсан учраас бид өнөөдөр ийм байдалд ороод байгаа. Би бол ардын намайг бүлэг тийм үзэл санаатай явдаг ш нам гэж боддог. Зүгээр нэг юм явдлын пирамид гэж боддог хгүй. Тэрийг усалдаг. Тэхийн тулд маш олон бүтцийг байгуулдаг. Ардсан намынхан бол намайг анх 8 онд орж байгаад юу гэсэн бэ гэхээр дандаа бизнесийнхэн байдаг. Одоо жинхэнэ одоо эхнээс нь эхлээд энэ Discovery-ийн Баттулга тий одоо их манай зигзагийн нөхөр байсан аягүй олон хүмүүс байдаг гэсэн. Би бахархалтай юм юу гэхээр эднээс өөрсдийнхөө амьдралыг авч явгангаа улс төр хийдэг хүмүүс юм да би бахархалтай аягүй тийм одоо тэр бүр миний бахархал байсан байхгүй. Гэтэл биднээс маш олон мэдих ардын намынхан юу ч хийгээгүй нээсээ ерөнхийлөгчөөс нь ахуулаад 1.7 тэрбумын хадгаламжтай гэж байгаа штэ. Тийм штэ. Тэгэд яаж болсон гэж солонгосоос их чинь явуулсан гэж байгаа. Энэ бол эмгэн л байхгүй. Солонгост ингээд баг бүгднгийнх нэг хамаатан байгаа баг. Яг хэднэр яаж болж чинь те. Энэ бол доромжлол тэр үг бол тийм байсан. Гэхдээ энэний дараа одоо бодоор биднээс ингээд болохгүй юмны хажууд ингээд төвчээл хүлцээл явах тусамд ордоод байгаа байхгүй. Тэр төрний анхны ширэг очоод хэрвээ баярмаг одоо энэ дээр бууж өгөөд явах юм бол энээсээ дор юм болно. Одоо биднээс зүгээр тэгэхэд та над олоод яасангүй шүү дээ те. Баталгаажуулж чадсангүй шүү дээ те. Надад нотлоо гэж хэрвээ тэгэхэд зогсоосон бол бус бүх хүнийг зогсоох хэрэгтэй байсан байхгүй. Яг би зүгээр ингээд сэдв нэлээ өргөжсөн задгаарч учраас нэг зүйл байгаа. Биднес их олон ийзмүүд ч гэдэг юм уу энэ үзэл санааны тухайд ингээд яриад байгаа байхгүй. Ер нь энэ альва мэдлэг бол өөрөө тэрүүнийг хэр өргөн болоод гүнзгий хүрээнд ойлгосон бэ гэдгээр ингээд нэг юм нэг жоохон зэрэгдэв ингээд бий болоод идэг. Тэр жишээ нь юу гэх юм үнэхээр манлал үзүүлээд ийшээ гэж байгаа бол хавар мэлээ байна юм уу? Яг энэ либертар үзлэр ингээд ерөнхийлөгч болтол манлалаад явж байна. За манай нам хүн нам хоёр баруун төвийнх гэж байгаа юм бол энэнийг бас ингээд манлайлаад явах ёстой боловч яг одоогийн байдал одоогийн үйл ажиллагаан дээр арчилсан нам бол энэ өөрөө бүр за шийдвэр гаргаж байгаа намын гишүүд тий пирамидын нэг болонд очиж шигдсэн энэ нам биш болчихж байгаа. Одоо бүр нэг гэсэн. Тэгэхээр энэ баруун төв зүүн төв гэхээсээ илүү тэгээд дахиад либертар баахан ийзмүүд гэхээсээ илүү бид нар миний хүслэр бол жам ёсны байдал хаана вэ гэдгийг эхлээд олмоор байдаг. Яг тэр хүн болгонд жам ёсны мэдрэмжүүд байдаг байхгүй. Үгүй бол бид нар өөр ингээд тавуулаа 5 шудраг гэсэн барьцдаг. Нийгмийн хэмжүүр ийзмүүдээр тий өөрийнхөө зөвийг шудраг гэсгээ ойлгочдөг.
Жам ёсны байдал худлаа хэлэхгүй. Биднээс үлсэх юм бол адилхан мэдрэмж төрдөг. Тийм үү? Одоо юу гэдгийг нойрвол ядрал адилхан мэдрэмж төрдөг. Энэ их бүх хэрэгцээс жам ёсны байдал урган гарч үүнийг яаж одоо юу гэдгийг зөв чиглэл рүү явуулах юм бэ гэдгүүд чил ийцмүүд. Эцсийн дүндээ ингэж тусч чадахгүй. Жам ёсны байдлыг хэрхэн зөв чиглүүлэх вэ гэдэг. Социализм бол тийм байхгүй ингэж чиглүүлэл зөв бол гэж хэлж байсан. Нэг хэсэг нь итгэж явал бүгдээрээ бодоос. Одоо сүүлийн үед энэ баруун зөв нь бол бүр нөгөө Баабургоо хэдэн жилийн өмнө хэлж байсан. Байгалийн баруун зөвөө ялахгүй хүмүүс юм өндөр үзэл санааны баруун зөв энэ төр гээд ойлгож байгаа хэсэг хүмүүс энэнийхээ үндсэн зарчмуудыг яг түрүүний Бургатны хэлж байгаагаар яг бизнесийн хэлээр татварчин багасгах юм аа. Иргэнд тийм үү? Баруунд бид нар баруун төв юм аа гэд иргэнд очиж ярих биднээс өөр биш. Тэр ойлгох ч ёсгүй. Тий. Гэдгээ энгийн төвшөнд ингээд тэр бүр энэ сүултээ манад ингээд солиорл болцсон. Би либертар гангараа болцсон. Яг тэр Либерал нь хараал болчихсон. Тий, хараал болцсон. Нэгнийгээ дормжилдаг. Тий. Одоо би баруун төв би ийм болцсон. Тэгэхээр зэрэг энэ нэг зүгээр энгийн төвшөнд ойлгох. Гэсэн шүү дээ. Хүүшээ арсан юм чи либерал нам биш юм уу? Би мэдсэн бол болохгүй байсан шүү дээ. Тэгэхээр иймэрхүү ингээд анхдагч хэрэгцээ тал дээр нь аваачиж тавих юм бол бид нар айгүй сайн хэмжүүртэй болоод иргэд тэр үнийг хэмжиж чаддаг болох юм бол одоо иргэд бас түрүүн улс төржмөөргүй байна гэж байгаа юуг улс төрж гэнэ гэж ойлгож байгаагаас олчих гээд байгаа. Тэрвээс сонгуульд оролцоол тийм үү бослого тэмцэл хийгээд байгааг улс төржнө гэх юм бол та нар тех хэрэггүй тех шаардлагачгүй бизнес юм. Тий. Миний улс төржилт гэж ойлгож байгаа зүйл юу вэ гэхээр татвар багасгахыг байнгын шаардж яадаг. Тийм үү? Энэ үнийг хэлж идэг. Миний бизнес явах байлаа штэ гэдгийг гараад хэлж идэг. Ийм хүмүүс. Тийм. Энэ үнийг улс төржилт гэж ойлгож байгаа хэвээр. Тэгэхгүй бол одоо бас энэ гангараа болцсон ядаргаат. одоо наадар чи би нэг юм хэлж байна. Улс төржилт гэхээр зэрэг би улс төрждөггүй хүн гээл. Тэнгүүтээ бүр солиотой асар их бусдыгаа доромжилж байгаагаа ойлгохгүй би шашин шүтдэггүй хүн гэж гангардаг. Одоо хүн нам жоохон дургуурд идэг юм тэр нэг ардын намыг хийх гэдээсэн үндсэн хуулийн өөрчлөлтүүд тийм үү. Энэ бол дандаа солонгосуудын хийж өгсөн өөрсдийнхөө одоо тооцоололоор яаж амиа сонгох вэ гэдэг аргуудыг бүгднийг ингээд тооцоолсон. Одоо энэ зэхийг 30 он хүртэлээ те доктортой байлгана гэдэг юм тооцоо хийцэн баггүй. Тэгэхээр биднээс яаж гейм ченжер болох вэ гэдэг бол энэ биднээсийн одоо нэлээд дээд түвшинд ярих асуудал. Гэхдээ энэ дээр хэн оролцох вэ гэдэг асуудал байна. Яг уу яг өнөөдөр ингээд яг биднээс авторитар дэглэм рүү орцсон те сонгуультай энэс авторитар гэж сонгуул явдаг хэрнээсээ нэг хэсэг бүлэг хүмүүст энэ одоо улсын эрх мэдэл шилжсэн гэсэн үг. Энэ авторитар дэглэмийн онцлог яадаг гэхээр хэрвээ тэр тухайн оршин тогтнож байгаа төрийн бүтц рүү хандахгүй халдахгүй бол яадаг ч юм. Ойлгож байна уу? Биднес бол хуулийн дээрээ бол иргэдэн нь бол төрөө барьж байгаа. Одоо энэ эрхээ эдлэхгүй бол энэс хойш зүгээр л авторитар дэглэм рүү орно. Тэгэхээр энэ подкастууд амар чухал шүү. Тэгэхээр тийм байна. Би бас яг өөрөө ингээд сонгогчдын боловсрал хөгжих ёстой тий. Гэтэл ингээд нөгөө хүмүүс рүү сонгогчдын одоо ингээд амар ядуу боловсрал байна гэл ингээд алдаа энд байна гэж ингээд боддог байсан. Тэгээ ингээд ер нь явцдаа яг асуудал хаана байгаа гэхээр улс төрийн намууд болж ирсэн аахгүй. Улс төрийн нам институт одоо яаж дүрм журм ямар ах юм. Тэнгүүд сая үндсэн хуулийн өөрчлөлт ярьсан. Хүн намыг буруудах гэж байна. Би бол энэ дээр зүгтгэж байгаа. Яагаад тэгэхээр биднэрт ингээд нам сонгох эрхтэй болчихлоо шүү дээ. Одоо энэ профессионал хэлмэд орж ирж байна. За би одоо Монгол улсын иргэн тийм өөрчлөлтөөр бас орж ирж байгаа. Монгол улсын иргэн нам сонгох одоо сонгуулиар нам сонгож ийн гэдэг нь яг юу болоод байгаа. Гэхдээ хүн сонгомоор байна штэ гэж хүмүүс ярьдаг. Гэтэл яг институт гэдэг чинь юу юм? Хүн биш те. Хүн дээр нэг хүн дээр тогтохгүйгээр энэ бүтэц авах штэ, дүрэн байх штэ. Хин байгаа. Тухайн намын өдөртөх зөвлөлт нь хин байгаа. Өдөртөх зөвлөлийн гишүүдэнд авилга толбогдсон юм уу? Өмнө нь ямар өндөр ажил хийжсэн ингээд хардаг болж ирж байгаа байхгүй. Тэнгүүт тийм тэрийг хараад одоо иргэн сонголттой нэг имзэг аваарай. Зүгээр одоо бүгдээ шууд гол асуултад ороход яг ингээд түрүү хөлөг ирэхээс өмнөөс ярьжлаа. Сонгуул яаж явдаг болсон юм бэ гэдэг. Одоо шинэ хоршоо гэдэг нэг юм түрүү ярьжсэн те. Яг манай говийн ингээд хүрээнд нэг 120 мянган сонгогч байлаа гэхэд шинэ хоршоонд тэднээс авахар тооцсон 60 мянган хүн байсан.
чинь нэг сүлжээ үүсгэдэг байхгүй. Тэгэхээр биднээс өөрсдөө яг юм том тоглолтын донд ороо явцсан шүү. Одоо хараа яг ингээд яриа сайхан одоо хүн намхан бол ингээд очиод яриад юу ингээд олон болгоно. Яг байсан байх. Тийм үгүй байж. Олон болгоод гоё болно гэсэн чинь байж. Тэр чинь 12 жил болно 20 жил болох байсан. Үгүй байж. Үгүй за яг хоёулаа энийг дараа нь түүх хөлгөө биш хөлгөө гэсэн хэлж байна. Энийг дараа нь одоо тодорхой болгон заяа. Тэгэхээр зүгээр хараа хэрвээ мондөг байсан бол үл сандаа үнж байсан бол 12 ямтай байх ёстой байсан. Заяа. 76 гишүүнийг 12 ямаар байж барьдаг байсан бохгүй юу? Нэгсэн доо тийм үү? 76 хүний чинь нэг 39-ийг барьчихад хөссөн хойлоо баталж байгаа байхгүй юу? Гэтэл 22 24 сайттай болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нүсэн томорсон ямар ч хэрэг байхгүй. Нэгсэн доо өөрсдийнх нь зөв өөрсдөө очиж буруулах гэж байгаа байхгүй юу? Хэрвээ ороогүй 12 сайттай байсан бол өнөөдөр улсын хурал нь засгийн газар дуудаад захинжих хэрэгтэй байсан. Гэтэл бүгд орцуучаас амар усан зүйл хэлж илэн шүү дээ тий. Намын дарга нь одоо уулзаж яриараа тий. Тохирсон юм уу баг. Одоо сануулах хэрэгтэй шүү баг тий. Гинсэгүүд нь хоорондоо уулзаж яри гэж байгаа чинь яг ингээд нэг гараараа аюу гоё. Тэгээ чиний ярьж байгаа зөв. Би ч 126 осны дэмжиж байгаа. Гэхдээ нөгөө талд нь засаг бол 24 сайдгүй байх хэрэгтэй юм байна. 12 ч юм 10 сайттай байх. Тэгсэн бол болчихсон байна. Тэр том асуулт чинь дээ. Одоо биднээс бол зүгээр ингээд өөрсдөө бодоор бүх юм төлөвлөсөн юм дотор чи зүгээр ямар нэгэн байдал хэрэглэх хүн энэ тоглоомыг өөрчлөмөр байхгүй. Энэ өөрчлөхгүй бол бид нар одоо ингээд өстой авторитарлууд ингээд тэгэхээр одоо ингээд аль ингээд яв тэ сайхан ингээд хүмүүстэй уулз яаж хажуудлын хүмүүстэй ярмаар юм бэлээ эхлээд тэгээд дараа найз нартай яриад одоо ингээд улс төрчий гэдгээ гэхдээ манайх нэг асуудал өгдөг билээ шүү. Хуулийн сургалтад орсон чинь аргументгүй мэтгэлзэнгүүтээ нөгөө мэтгэлзээ хэрүүл гэж бодоод юу гэсэн үг юм. Амар зүгээр юу яах хэрэгтэй одоо түр яг юу хэлсэн. Тэгжээж бид нөгөө одоо мэдээж бүгд ярьж байгаа данхар байна, татвар өндөр байна. Тэгмээ төрийн яг чиг үүрэг нь юу юм? Төр гэдэг чинь ингээ иргэдээсээ ингээ бий болчлоо. Тэнгүүд яг юу хийх хэрэгтэй гэдэг дээр айгүй ойлгомжтой байгаа даа шүү дээ. Тэнгүүд одоо юу гэдэг нийслэл нь уурхаатай ч байх шиг те. Юу болоод байгаа те. Тэгээ тэрэн дээр одоо яг таны хэлж байгаа засгийн газар нь одоо өөрөө компани тоолж чадах болсон тийм. Эдийн засаг аль хүртэл явах юм бэ гэж эрчим хүчээс хязгаарлагддаг байхгүй. Эрчим хүчний нийт хэмжээгээр бид нар эдийн засаг шууд хязгаарлагддаг. Тэгэхээр эрчим хүч бол ерөөсөө одоо эдийн засгийг тэлэх хүн ардыг боловсролтой болох амар чухал юм байхгүй. Тэгмэд энэ дээр ерөөсөө төр ямар байр суурьтай байх вэ? Бид нар одоо хүртэл ингээ 30 жил бид нар энэ Оросоос ингээд одоо эрчим хүчинд бол ингээл түлш цахилгаан бүгд орно шүү дээ. Бүх төрлийн одоо эрчим хүчний нөөцүүд орно. Тэгэнгүүт одоо хүртэл ингээд түлш одоо шатхуун болон за ингээд төвийн эрчим хүчин дээр ингээд хараат байгаа нэг юм л таахгүй. Тэгэхээр төр энэ дээр яах хэрэгтэй вэ гэхээр төр олон одоо эрчим хүчний энэ боломжит одоо шинжилгээ ухаан хөгжлийн одоо нөлөөгөөр гарч иж байгаа тэр ресурсуудыг тэр арга замуудыг нээх хэрэгтэй. Тэгээд төр нөгөө нэг дипломат харилцаагаараа бид нар Хятадаас юу гэдгийг Солонгосоос юу гэдгийг те одоо бид нар ингээд нөгөө нэг эрчим хүчийг одоо солонгоруулах тэр олон одоо их усөрөөс бид нар өөрсдийгөө тэгж яадаг. Тэр Оросоос нэг улсаас хараат байдлыг зөөлрүүлэх гэдэг дээр л төр оролцож ажиллах хэрэгтэй байхгүй. Монгол яадаг вэ гэхээр орой ингээ хүн болгон гэртээ ирэнгүүтээ орой 6-аас 9 хооронд хоол хийдэг юм л да. Хоол хийнгүүт маш их тогны хэрэгцээ үүсчихдээ. Тэгэхээр тэнд хэрэгцээг уурын зохинд яадаг гэхээр нэг асчих юм бол унтрааж болдгоо, хасч болдгоо те тэр эрчим хүч ингээ газар руу шингээж болдгоо, хадгалж болдгоо учраас тэр үед ингээд Оросоос тог авд юм байна. За тэгээ бүгд 9 цаг бол хоол идээд дуусаад унтаад эрэнгүүд илүүдл үсрээ. Тэгэнгүүт Оросын систем рүү шахаж байгаа тийм үү. А нөгөө талд нь биднээс бас нэг төслийг явж ирсэн эрчим хүчний. Тэрэн дээр асуудал нь зүгээр л төрийн оролцоо нь үнийг хязгаарласан байхгүй. Тогтворжуулаад хязгаарласан байхгүй юу. Сая уг нь цэнгүүн юу гэж ярьсан бэхлээр эрчим хүчний үнэ чөлөөлөх гэсэн байхгүй юу. Нэм гэж хэлээг байхгүй юу. Чөлөөл гэдэг маань зах зээлтэй нь уялдуулчих тийм үү. Зүгээр чи манайх чинь ингээд өртгөөсөө бага өгöd байгаа шүү дээ. Тийм өртгөөсөө бага өгöd байхаар чинь нөгөө төр чинь ингээд хянах хэрэгтэй гэдэг боловч хинч хөрөнгө оруулах байхгүй нөгөө чи 100 төгрөг үлдүүлчихэд 90 төгрөөр өгөх гэдэг ч юм аа тийм шүү дээ. Ямар ч тэнэг хүн орохгүй байхгүй. Тэгэхээр төрийн оролцоо гэдэг бол өөрөө хийхтэй биш зүгээр л үнийн хязгаарлал ийм тэнэг салбар болгоо ачиж байгаа шүү дээ. Энэ тэгэхээр төр засаг наав чинь одоо яхаа л ингээл хүн болгоны өвлөө ороод байгаа би. Ер нь бол ингээд нэгдүгээрт үнийн чөлөөл гэж байгаа байхгүй. Чөлөөлч тэгээд хувийн өөрсдөө үсараа. Бодтой нэг жишээ байгаа. Гүрж гэж улс байгаа. Саакашвили гэж хүн ерөнхийлөгч болсон 2004 оноос
2008 онд болоод Оросууд танкер тий 20% эзэлж аваад Олимпийн өвдөд орсон. Тэнд бас яг ийм адилхан асуудалтэйсэн байхгүй юу? Тэгээд яадаг бүх асуудал энэ бол өстой жинхэнэ улсын тусгаар тогтнолтой холбоотой стратегийн холбогдшүүгээр ингээд бүгдийн төр барьчихдаг. Тэгвэл нөхдөл юу гэсэн бэхлээр манайха Хака Биндукизи гэдэг нөхөр Сементэн шинэ гүржи шалан шаашлаа бүгдээр яг өгсөн чинь сайхан сэтгэлээс бусдын бүгдийг зар гэсэн байхгүй юу? Ойлгож байна уу? Сайхан сэтгэлийн үлтэйг төрийн бүх юмыг зар гэсэн байхгүй юу? Тэгээд нөгөө юу цахилгаан станцаа зарсан. Бүх юмаа зараад буцаад өндөр зарсан тийм. хараа гүрж бол Европ руу тог гаргадаг болсон байхгүй юу? Гадны хөрөнгө оруулалтыг татхад easy болгож хөргсөн байхгүй юу? Тэгэхээр зүгээр биднес ингэж төр нэгдүгээр бид хэлж байгаа нь байх ёстой юм бол юун дээр байх юм бэ гэж асуух ёстой. Хэрэв байх ёстой юм бол байх уугүй юу гэдэг асуудал бол мэдээж байхгүй гэж байхгүй бах тий. Тэгэхээр Батлан болтой байх ёстой юм байна. Цагдаа дээр байх ёстой бах тийм үү? Гэхдээ байрандаа байх ёстой тий. Иргэнчсэн болохгүй тий. Яг институцийнхаа дагуу. Яг ингээд төр дээр чинь тэр олон уурхай хэрэгтэй юм чинь. Тийм биз дээ. Тэнд нөгөө нэг намын хүмүүсээ нөгөө дэмжигчээ жинхэнэ нөгөө бялуу байх зарчим чинь одоо тэнд явж байгаа шүү дээ. Бидний нөгөө энгийн одоо сонгогчийн энгийн иргэдийн мэддэггүй нөгөө эрх мэдэл хуваарлдаг бялуу хуваарлдаг чинь энэ аж ахуйн нэгжүүдийг үсгэж ижил тэнд бэлэн аягүй сайн тэгж зааж тавьж ш. Тэнгүүд тэр чинь төрийн өмчт компани, нийслэлийн өмчт компани учраас төсөв ханаас явах. Нөгөө татвар, нөгөө нийслэлийн өрөнгөөс чинь тавьж өгöd байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол нэг олцсон эрх мэдлийг одоо хамгаалахын тулд тэр эрх мэдэлтэй би баймаар шүү дээ. Би одоо энэ албан тушаалтай баймаар ах юм бол би нөгөө дэмжигч нараа тэнд чинь мөнгөтэй байлгаж дэмжигч нартай нэг албан тушаал өгч нэг юм над би өөртөө үнэнч байх хэрэгтэй шүү дээ. Тэр нь болохоор яалтж аахгүй аж ахуй нэгж бий болгоод албан тушаал өгөх замаар гэхдээ тэрний мөнгө нь хинээс гарч байгаа тэр хүнээс гарахгүй те. Татварын мөнгнөөс гарчиж байгаа байхгүй. Тэр ийм болохоор схем явж. Эний цаад бий бол тэр нөгөө зан үйл тэр юу энэ рүү яагаад байгаа юм бэ гэд тэгэхээр ер нь нэг ийм сая хэллээ. Хүн болгон бас ийм одоо даран ийм наачуртай биш л дээ. Гэхдээ яг үнэхээр улс төрд одоо цаг нь болоогүй үед төлөвшөөгүй үед мэдхгүй тэр нэг ийм шуналтай эсвэл нэг ийм хүн очихороо хит хэрэг мэдлэл төрөхөөрэ одоо эргээд тэрийг тавьж чадахгүй болж байна. Би тэр нэг point намынхандаа зөвж хэлэх гэдсэн юу гэхээр би анх Арсан намд ороход Арсан намын лидерүүд болон зүгээр дэмжигч залуучууд бүгд бизнес хийж өөрийнхөө амьдралыг авч явдаг хүмүүс байсан шүү. 8 жил хоолгүй болсон турж өгөх гээд байна гэж засагт ордог бол та нар шэм он юу те ичиж өөх те нөгөө намраа зүгээр орчих гууж ин бити арчлыг гэж гуйштаач гэж би гуйж байгаа шүү. Тэр тэгээд хүн эрх мэдэлтэй удаад ирэхээр л тэрнийгээ түрүүн хадгална гэдэг. Ер нь бол тэгээд тэрэндээ дондддаг юм шүү. Ямар тохиолдолд өгөх тэр өөрөөр амьдрч чадах тохиолдолд тэр хүн сайн чанараа гаргаад тэр одоо нөгөө Шинэ Зеланд игээд байгаа лөө. Нөхөр шиг хаяа явчих бах. Өөрөөр амьдрч чадахгүй тэр нь айгүй амттай билүү байгаа тохиолдолд энэ оюун эрдэнэ гэдэг хүн шиг зууралтаад тэгээд ингээд бүтцээ гаргаад байгаа. Харин хин ч за яг ингээд олон тал тэгэхээр тийм юм болчиход байгаа. Тэгээд яаж зогсоох гэдэг нөх тэр зэрэг уг нь бол манайх чи олон намын тогтолцоотой энэ манлал хэрэг болчиход байгаа. Нийгэм бол одоо жижиг дундууд бэлэн байна тийм үү? Тий. За иргэд бол бэлэн байна. Бэлэнгүй хүн байхгүй. Яг үнэндээ. Тий. Бараг би бүр ноцтой хэлээ. Төрийн албан агчид бэлэн байна. Үнэхээр залхацсан байна. Тэнийг мангар хүмүүс эдгэр чинь яг үнэндээ бараг юм боолын хөтөлбөр шиг юм болж штэ. Тэнийг мангар шийдвэр биелүүлэх гэж үл гүйцэлдэх зүйлийг хийх гэж бэлэн байна. Ингээ бүгд бэлэн болсон. Тэр энэ тохиолдолд ядгүйх тэр манлал дутагдаад байдаг. Энэ манлаллыг хийдгүйх тэр сөрөг хүчнүүд буюу сонирхлын нэгдсэн бүлэг. Юу гэлээд нөх тэр намууд байхгүй. Тэгтэл одоо манай хүн нам арчилсан нам гэдэг нэг арчаагүй хэдэн дарахта ган төмөр хийх юм бэлээ. Бүр нэг юм. Дорчханд. Би одоо айлын юм ярмаар байна. Одоо тий. Гэтэ ер нь бол харамсмар маш юм гişүүдээ хурж байгаа. Сонгогчтой хурж байгаа. Тэгэхээр энэ манлайллыг нэгэнтээ энэ нөхдүүдийг ингээд бас нэг юм нэг дилемма гэх юм уу гэх юм нэг юм хоёрдул байдал яваад байгаа байхгүй юу. Эргээд бид нар одоо юу гэдгийг ингээд тэмцчи, ингэчи гэд ингээд чаддаггүй. Тэгэхээр
ерөөсөө арчилсан нам ингээл манлайлаа. Ер нь бол хүн намыг ч ярих зүйл байхгүй. Ер нь манай нам. Ер нь тийм. Тий. Арчилсан нам манлал алдчихдаг. Тэгэхээр энэ манлайллыг л авчиж иргэний нийгэм гэдээ ярьж байгаа. Энэ иргэний нийгмийн хяналтаа хийж чадчих гэмээн л бид нар Радабаз буузын хүсэж байгаа тэр өөрчлөлтийг хийнэ гэсэн үг. Одоо тиймгүй болгож эрх мэдлэр өгч чадаа. Түрүү ярьлаа шүү дээ. Зүгээр нэг юм гараад мандал. Байхгүй болчихно. Зүгээр аваачаад их хурлын гишүүнийг гэр бүл хүнжил рүү н ороод гүтгэж чадж байгаа тэр иргэн одоо Ястаа юу ч. тий одоо ийм айдас руу барьж байгаа. Түрүү Австралийн шиг манай ярьлаа шүү дээ. За Шинэ Зеланд. Скандинав орнууд ингэсэн юм. Эхлээ бас эрчүүд нь их тийм улс төрд ордог байсан юм байна. Яасан бэ гэхээр нөгөө бизнесийн тэргээр дамж бас явдаг байсан юм байна. Тэгээд явж хагаад нөгөө яачгүй өмх юм ингээд усаас хамааралгүй зөвшөөрлгүй ингээд болоод ирэнгүү сонирхолтой болсон юм байна. Тэг эмэгтэйчүүд их орсон гэсэн юм байлээ. Тэгэхээр биднес бол зүгээр юм ба. Барууны нам гэж байгаа бол нэг юм дээр нэгдээ. Тэ төр өмчгүй бай гэдэг дээр нэгчи зүгээр. А энийг зүгээр яг ингээд амлчих. Наад ч Амлаад гараад бүх өмчийг нь байхгүй болгочих. Байх болно гэдэг нь өрн гэсэн үг шүү, тэ? Хин нэгэн иргэн Монгол улсын иргэн юм гадны өргөн зарна гэсэн. Энийний дараа төрд идэх юмгүй болсны дараа ор. Тэг хин ч орж чадахгүй шүү дээ. Нөгөө нэг хуучин нөгөө амьдрал сурцсан хүмүүс тийм. Тэгэхээр энэний төлөө яд зүгээр нэгдээд иргэдэн ч гэсэн хувийнхнаас яг энийг шаардаад ингэ явчихмал болно гэж. Хэрвээ тэг мөнгөгүй болчих юм бол тэгээ хин тийшээ явчих юм тийм үстэй. Хувийнхаа юм хийгээл явна шүү дээ. Тэгээ уул зурцэг те. Уул зурцэг. Тэр одоогийн ингээд тэр чадваргүй нөхдөж гараад амьдрч чадахгүй. Хүний асуулт ойлгохгүй. Ойлгоод хариулж чадахгүй. Тоо мэдэхгүй. Үсэг мэдэхгүй. За. Окей. За өнөөдрийнхөө улс төржи сэдвийг ингээд дуусгая тий. Одоо бол тий ер нь бол ямар л болохгүй бүтэхгүй бүхэл зүйлүүд бидэрт тулж зүгээр би тий нэрвтлээ. Тэгээ одоо бол энэ байдлаас гарах ихний зүгээр арга зам ингээд зүгээр дотроо бодож байгаа бодол хүслийг үйлдэл болгох ихний алхам байна шүү. Та мессеж тэр их хурлын гишүүдтэй бичээрэй гэж юм тий. Тэр комменттэй бичээрэй сошиал дээр. Энэ байдлыг хүсэхгүй байгаа бол өөрөө хүсэж байгаа зүйлийг шаардаарай гэж хүсэж байна. За баярлалаа. За баярлалаа. За сайхан баярлалаа. Сайхан төржлөө. Одоо камера унтраж явж байгаа юм.